11 дахь жилдээ явагдаж байгаа энэхүү мөрөөдөл хөтөлбөрт Хонконг, Энэтхэг, Индонез, Серб, Украин, Аргентин, Уругвай, Катар, Нигер зэрэг нийтдээ 47 орны 169 хүүхэд хамраглаа. За 13 өдрийн турш үргэлжилсэн тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд цаана тишүүр, урангуулгалт зэрэг спортын төрлүүдээр сургалтанд хамрагдаж, за төгсгөлд нь нөхөрсөг тэмцээнд оролцсон юм а. За гэхдээ нөхөрсөг тэмцээн анхан дунд болон агсан төвшнийг гэсэн ялгаатай явагдлаа. За Монголоос 2 дасгалжуулагч 14-с 15 насны 5 тамирчин гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй сургалтыг дүүргэж, за нөхөрсөг тэмцээнээс 4 медаль хүртсэн амжилт үзүүллээ. За тодорхойлбол цанын төрөлд Цэрэн Понцог хүрэл медаль хүртсэн бол агсан төвшөнд Гомбодорч алтан медаль, Батшуур мөнгө чимэг нар тус мөнгөн медаль хүртсэн. Тодорхойлбол пара цанын төрөлд Цэрэн Понцог хүрэл медаль, за агсан төвшөнд тамирчин Гомбодорч алтан медаль, Батшуур мөнгө цэцэг нар тус мөнгөн медаль хүртлээ. Монголын баг тамирчид зөвхөн гүйлтийн цанын төрлөөр тус хөтөлбөрт хамрагдсан юм. За сүүлийн 10 жилд энэхүү мөрөөдөл хөтөлбөрт 68 орны 1400 гаруй хүүхэд оролцсон байна. Техниктэр бол яг тухайн үед бас баг зэрэг алдаанууд байсан. Одоо энэ солонгос огш бүх алдаанууд засч өгөө. Тэгээд гулсахтаа бол маш техник нь сайжирсан байна. А манай паралимпийн 2 хүүхэд болохоор баг нэг нь бол цан дээр гарч үзээг хүүхэд, нөгөөх нь яг 2-3 удаа цан дээр гарч ирсэн гэхэд өнөөдөр бас боломж маш сайн сурсан байна энэ 2 хүүхэд маань. Өмнө би бол техникийн техник дээр амар ойрох ингэж аваад сөөлөө. Тэгээд багш нь хол авал их өрсөлдөгчөөс илүү явна гэсэн тий. Тэг их хугацаа хожино гэсэн. 2 км уралсан болохоор одоо энэ ч орсон одоо хүүхдийн наадамд очиод одоо өөр бас нэг сорилт болж байгаа юм чи тий. Тэгээд хүүхдийн наадамд амжилтаар орсон аа.